амгалан дахиалтгая. 7 бүрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоёротойгоор та сайн урьдчилан маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 27-ны мегмар гаргийн та сайн урьдчилан эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагчаар Гамболтын ангарганаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ирээдүйд таныг дагуулна Hike Vision за мөн бизнесийн хамтдаасаа Lendman хамтран ажиллаж байна. Баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв хоёр талд амьдардаг нөхдүүд гэдэг сэдвээр ярилцсанаа. За ямар ч байдлаар хоёр талд амьдардаг байж болно. Та хоёр нэг нь гадаадад ажиллаж амьдардаг, тийм ээ, нэг нь Монголд ажиллаж амьдардаг байж болно. За эсвэл одоо ингээд юу гэдгийг түр хугацаанд салж сарнаад хоёр тустай амьдарч байж болно. Эсвэл бүр мөсөн салсан ч гэсэн хоёр тустай амьдарч байгаа ч гэсэн хүүхдүүдээрээ холбогддог байж болно. За ямар ч их байдлаар хоёр талд ямар ч байсан амьдарч байгаа хүмүүс өнөөдөр холбогдож жаргал зовлонгоо хуваалцах нь байна. За ер нь бол нөгөө нэг бие холдвол сэтгэл холддог гэдэг үг хэр ортой юм те. Одоо манайхын чинь дэлхийн 160 гаруй улс орноос үзэж сонсож байгаа. Тэгэхээр яг гадаад улсад ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн хувьд мэдээж одоо ингээд хоёулаа ч юм уу эсвэл гэр бүлээ бүгднийг аваад явахаар визний асуудлаас ч болоод тэр за ер нь янз бүрийн асуудлаас болоод хэцүү байдаг байх. Хамт амьдарч байгаа хүмүүс бол мэдээж аз жаргалтай тухайн газараа тэгэл ямар ч байсан зохицоод элэг бүтэн амьдрах гэдэг бол сайхан шүү дээ. Тэгээд энд эсвэл үр хүүхдээ аав ээжтэй ч юм уу ах эгчтэй ч юм уу хайртай дотныхоо хин нэгэнд орхиод явдаг. За тэгээд өөрөө тэнцэнээс мөнгө явуулаад байдаг. Гэтэл таны хүүхэд таньгүйгээр ингээд бүх ингээд хүүхэд нас нь өнгөрцөн байдаг тий. Иннээс болоод одоо юу гэдгийг эргээд ирэхэд хүүхдтэйгээ дасан зохицох гэдэг юм уу ямар байдгийг. За янз бүрээр ер нь бол хоёр тустай амьдарч байгаа нөхдүүд өнөөдөр холбогдож жаргал зовлонгоо хуваалцах нь байна. За ингээ манай шууд эфирийн утас 77 3883 утас маань нийтлээ хэрэгтэй гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За тэгээд утсаар ярих дүрм соёлыг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа олбсон эсвэл чихвчээр ярьж байгаа. За мөн спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад уцаараа яриарай. За мөн радиогоо унтраагаад уцаараа ярихаа мартаа. За яагаад гэхээр зэрэг энийг би тайлбарлаж өгдөг. 2 дахь өдөр болгон тайлбарлаж өгдөг. Яг одоо миний энэ ярьж байгаа яриа одоо тэр уулан дээр байгаа станцаар дамжаад таны радио одоо машины чинь радио ч юм уу эсвэл гэртээ сонсож байгаа ямар нэгэн төхөөрөмжөнд чинь очихдоо мэдээж яаж ч утсныг 2-3 секундын хоцрогдолтой очно доо. За тэгэнгүүт тэрийг манайхаа ойлгохгүй радиогоо сонсоод ингээд өөрийнхөө яриаг сонсомоор байдаг юм уу уцаараа давхар яриад байдаг. Яг тэр тохиолдолд цаад радио чинь сонсож байгаа бүх хүмүүст ингээд давхар сонсогдоод маш хүндрэлтэй байдаг учраас та радиогоо унтраагаа зүгээр л уцаараа яриарай. Ингээд манай шууд эфирийн утас 77 38 83 утас маань нэгдлээ. Хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30. Эхний сонсогч 88 11-т дугаартаа сонсогчтой холбогдлоо 88 11. Angel Radio. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За сэдвээ сонссноо. Сонссоо. За таныг сонсож байна. За миний хувьд бол яг гадаад солонгос байхтай орж ирлээ. За. Тэгээд ер нь бол би олдсон сэтгэл гэдэг бол их удаан баг гэж байна. Тэс хоёр хүүхэдтэй тэгээд лекцээр орхиол явсан хоёр хүүхэдтэй тэгээд гэрээгээр ах байж байгаа ирээд тэгээд бид ч юм 10 жилээ төгсөөс ирэхгүй 10 жилийн тэгээд ер нь бол одоогоор нэг амьдрч байна. Та хэдэн жил болсон Солонгос? Ер нь 90 эхлээд бол гэрээгээр 5 жил. 5 жилийн хугацаанд за таны уцыг зарлаагүй нэрийг чинь хэлэхгүй. Чихнээсээ бүр ямар ч эмэгтэй хүмүүс үнэхээр байгаагүй юу? Тэр бол мэдээж авсан байсан. Тэгтээ нөө салт метрээр явж судлаа. Зөв. За холбогдсонд баярлаа. За.
За манай шууд эфирүүдээс 77 77 3883 хэрвээ та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа хоёр талд амьдардаг нөхдүүд гэдэг сэдвээр ярилцж байна. За дараагийн сонсогч 80-ийг студ дугаартаа сонирхтой холбогдлоо. 80-9. Эмжил радио. Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Энэ одоо яг явж байгаа нэвтрүүлэгч юм болохоор ямар сэдвээр ярьж байгаа нэвтрүүлэг вэ? Хоёр талд амьдардаг нөхдүүд гэдэг сэдвээр ярилцж байна. Тэгвэл яашаар нөгөө ер нь бол радиороос сонсдоггүй нөгөө хүүхэд ахтаа л нөгөө өглөө 7 цагаас жилдээ авах гал нэг шугам радио тэрийг сонсдог гэсэн. Тэрнээс шиг юм тийм радио маяг юу сонирхож сонсож байгаагүй. Тэгээд саяхан ярина санаанд тохиолдолд Facebook уусчаад ярина. Танай радиог сонсоод тэгээд бүр айгу гой санагдаад ер нь бол тэрнээс өдөр алхам бол тэгээд заавал гарвал сонсож байгаа. За тэгвэл та дараа сэдвээ сонсож байгаа сэдвтэйгээ холбоотой сэдвээр холбогдож орж ирээрээ холбогдсон баярлалаа. За. За. Манай радио 2009 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэтэ 102.1 байж байгаад 88.3 болсон нь бол 2018 оноос хойш. Тэгэхээр бас манай радиог сайхнаас сонссон хүмүүс зөндөх байгаа. Тэгэхээр бидний зах зээл бол бас байсаар л байгаа. Тэгээд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа сонсогч нартай бас баярлалаа. Манай радиог сонгон сонсдог болсон баярлалаа гэж хэлээ. За тэгтээ өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань хоёр талд амьдардаг нөхдүүд гэдэг сэдвээр ярилцж байгаа. За дараагийн сонсогч 99-3 дахь дугаартаа сонсогчтой холбогдлоо. 99-3. Эмжил радио. Өдрийн мэнд. Сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. За таныг сонсож байна. За энэ хоёр тусдаа байгаа асуудлын талаар ярьж гинөө тий. Тийм ээ, хоёр талд амьдардаг нөхдүүд гэдэг сэдвээр ярилцж байна. Ер нь бол манай нөгөө хүмүүс хэлдэг байж тээ нэг бие холдоо сэтгэл холдно гэж. За та өөрөө ер нь гэр бүлээсээ тусдаа байж амьдарч үзсэн юм уу? Үдсэн. За тэрийг л яриа. Солонгост би одоо бараг 6-7 жил авлаа. За. Тэгээ 7 жил амьдраад ер нь Монгол руугаас нэгж очиагүй л тий. Ямар ч очих боломжгүй байсан. За очие гэхээр манай он ирээд хэрэггүй гэж бүүн зардал мөн гэл тэгээд ер нь 2 жил дотомд манай хүн очиж над дээр ирдэг байсан. За. Танаа хүн бас амар хатар байна тий. Таныг бол арилаа чин тасралтгүй хэлгүүнгүүтээ өөрөө очдөг байсан байж тээ тий. Би өөрөө ч очихыг хүсдэггүй байсан. Нөгөө очиод хэлэхгүйгээд очиод бас нөгөө бас зардал мөнгө гэж явахаар бол тэгээд хэцүү шттэ. Тэгээд ер нь хоёр талд би холбоор сэтгэл холдсон гэж яг үнэн үг мөртлөө тухайн хоёр хүмүүсийн хос 92-ын ухамсарын асуудал гэж би боддог шттэ. Одоо эхнэр ч юм уу нөхөр ч юм уу тэнд одоо өөр хүнтэй болно уу байна уу те гэр бүлээ гээд тусдаа байдаг нь өөрөө хүүхдүүдээ ингээд сал цайнаад өнчрүүд нүгэд тухайн хүмүүсийн хоёр хүний нэг ухамсарын асуудал гэж боддتي. Тэгээд яг тийм манай найзууд гэсэн тусдаа зөндөл байна. Сал цайнсан хоёр талтай амьдэрдэг. Зарим нөгөө шүүхээр нөгөө хүүхдийн тэтгэмжийн мөнгө төлөөл явдаг. Тэг хэцүү юм байлээ. Гол нөгөө хүүхдүүд хэцүү юм байл. Даан ялангуяа нөгөө охин хүүхдүүд чинь амар хэцүү юм байна. Тэгээд ялангуяа шилжилтийн насн дээр ирэнгүүт нөгөө яг нөгөө хажууд нь үг хэлээ за хаав нь байхгүй. Тэгээд нөгөө үг чинь нараад том толгоолж эхэлнэ. Тэгээд амар хэцүү юм байлээ. Одоо та Монголд ирээд хэдэн жил болж байна? Би одоо Монголд ирээд жил гарсан л болж байна. Та бас гэр бүлтэйгээ ингээд юу гэдэг ингээд дасан зохицоо одоо жишээлбэл таны охин таньгүйгээр 6 жил 6-7 жил ингээд байцсан байж тээ. За ингээ ирлээ. Тэгээд яг тэр дасах хугацаа ер нь хэдийн хэр хугацаа байна. Нэг юм биенээсээ хүүхдэнч тэр аав ээжинч тэр нэг жоох ингээд заав ээжинч гайгүй л ахalta хүүхд нь бол нэг жоох нэг тийм гэрвшээд ч юм уу ухттай юм шиг байлаа штэ. Би бол одоо сайн мэдгүй л байна л да. Манай чинь том нь охин юм чинь тэгэл нэг яг нэг 3-4 сар л зарцуулсан. Нөгөө би чинь нөгөө охиноо бүр баг нэлэх байхад тэгээд гараа явцсан. Тэгээд пэсээр л харьцаж байгаа штэ. Тэгээд ирээд нэг дасан зохицож нэг 3-4 сар орчим л болсон. Би чинь тэгээд нөгөө эренгүүтээ би чинь нөгөө өөрийнхөө нөгөө хуучин ажилд ороод төмөр замд ажилладаг гэсэн бохоггүй юу? Зөв. Тэрэндээ оргоо тэгээд ажиллангүүтэл нөгөө ажлаас буугаал тэгээд аль бол хамт байгаыг бодоод хичээгээл
өглөө сургуульд нь хөргөж өгдөг ч юм уу өдөр аваад дугуулсан жишгсэн хөргөж өгөөл тэгэж нэг тиймэрхүү байдалтайгаар 3-4 сарыг туулаад тэгэл тэрнээс хойш гайг болчихсон шүү дээ. Зөв. За. Тэгээд ер нь хосуудтай хандаж хэлэхэд бол зүгээр ухамсарын асуудал шүү л гэж хэлээ да. За холбогдсонд баярлалаа. За баярлалаа. За Петрул Чекол ягчсан байна. Хүмүүсээ сэдвээ сонсоод өөрийн учир явдлаа нуршилгүй, янцаглалгүй, товч бөгөөд тодорхой ярьчихал да. Араас нь олон хүн холбогдох гээд хүлээлттэй байна штэ гэсэн байна. За дараагийн сонсогч 94 тэг дугаартаа сонсогчтой холбогдлоо. 94 тэг. Амжилт радио. Байна уу? Байна. За та санагт холбогдлоо таныг сонсож байна. За би одоо манай эхний одоо би ч одоо 40-аас 40 гаруй насны төлөөлөл. Манай анхны нөгөө эхнэр болохоор мэдээж ойлоо Багнуурт гэрүүл болоод тэгээд хотод би ирж ажиллаад энэ 3 дугаар цэцлэг станцд. Тэгэл ажиллаж байхад манай ээж рүү явахгүй болохгүй ганцхан явахгүй юу. Юу би ээж ихээсээ ганцаараа. Ихтэй хамт байна гэж тэгэл тустай амьдрал гэж ярьж байгаа. Тэгэхэд бол тэгэл ер нь нэг охинтой байсан одоо тэгэл тэрний буйнд охиноо л өчрүүлсэн дээ. Тэгээд тэрнээс хойш амьдрал нь болохоор ахаад нэг хүнтэй суусан. Тэгээд би ч одоо моос хүн чи кармал үүсдэг юм билээ. Тэгээд өмнөх авгаатаа зүйлээ нөгөөдгөө зовоогоод хардаал. Тэгээд яалт ч нөө байрны зээлийг төлөхөөс солонгос 2 жил гараа явсан. Тэгээд 2 жил болол манай хүн ч за чи хурж ирээ одоо байрны чи зээл мэл төлөвцөө нэ тэгээд нэг 2 жил гарan болчоо иргэ Монголд орж одоо сайхан амьдрал том хүүхдүүд 23 та манай хүн тэрнээс цааш одоо нэг 2 3 хүнтэй сууж сарсан гэ ээж нь болохоор тэгдэг юм байл. Ер нь бол хүн үнээсээ л хамаардаг юм лээ. Ер нь бол залуу хүмүүс төлөд бол нэг эндээ одоо итгэхгүй бол тэгэл нөгөө үлдсэндээ цаад амьдралаа авч яваа хүнтэй бол нөгөө нэг бага хар карма үлдээдэг. Тийм шилжүүлсэн сэтгэлгээд одоо сүүлийн хүүхдүүд аюу хэцүү л болсон юм шиг байдаг. Манай том охин ч одоо 23 та. Тэр нөгөө өмнөх нэг хүүхэд. Тэгээд тийм хүл амьдралтай байдаг. Энэ бол хол байхад хэцүү юм бил хүн үнээсээ л хамаадаг. Сүүлс ус ихнэр бол одоо 2 гаруй жил гарна л гадуур дээр солонгост амьдэрсэн. Тэгэхэд бол хүрээд ирэхэд зүгээр яг л гэр орно юу гэдэг бүх юмханд л зүтгэл өөрөө ч хүртэл ажилд орсон ингээл амьдралын л зүтгэл байж байгаа. Тэгээд хүн үнээсээ л хамаардаг юм болов уу гэж би бодсон да ер нь. Зөв. Хол байдаг бол хэцүү юм шиг байна. За холбогдсонд баярлалаа. За хэцүү юм шиг байгаа ингээд яг манай та сайн өрсөлдөгийн бас нэг онцлог бол яг өөрийнхөө л кейсийг ярьдаг те яг өөртөө тохиолдсон танд яг одоо ямар сэтгэлдэлтэй байсан хэцүү байсан бол хэцүүгээ сайхан жаргалтай дурсамжаа бол жаргалтай дурсамжаа хуваалцдаг. Тэгэхээр хин нэгэн одоогийн залуучууд ямар байх нь түүч хамаагүй өөрийнхөө л кейсийг ярина манайхаа. Тэгээ хин нэгэнд бас хандаж зөвлөгөө өгөхгүй ер нь бол зөвлөгөө сонсох дурггүй хүмүүс ерөөсөө дурггүй таны зөвлөгөөтэй зөвлөгөөгөө тэр хүмүүс ч өөрсдийнхөө л амьдралаар амьдарч байгаа штэ. Тэгэхээр өөрийнхөө л кейсийг ярина, окей? За хамтран айлгч танилцуулсны дараа дараагийн сонсогчтой холбогдъё. Улаанбаатар хотод 11 цаг 26 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар ирээдүйд таныг дагуулна гэсэн уриатаагаар Hike Vision хамтран ажиллаж байгаа. За Hike Vision зүгээр нэг хяналтын камер төдий биш юм аа. За, Hike Vision бол дэлхийн номер 1 аюулгүй байдлын цогц шийдэл гэж явдаг. За, яагаад дэлхийд тэргүүлэгч вэ гэхээр Hike Vision-ы нийт ажилтнуудын талаас илүү хувь нь буюу инженерүүд байдаг. За, тэгэхээр одоо жишээлбэл ингээд нэг камер нэг одоо энэ шонгийн мод нэр ингээд бөө камеруу тавьсан ингээд тэр бол ингээд туршилтын камер гэж байгаа байхгүй тий. Тэгээд ер нь одоо ингээд яавал одоо хөдөлгөөн мэдрэх юм, яавал тэр нөгөө хүний бараг одоо халуун дулааныг мэдрэх юм тий. Одоо ямар нэгэн амтан хөдлөлөө гэхэд үргэлж дулааныг мэдрэгч камер байна тий. Яавал одоо ингээд галын тохиолдол нь ажиллахын ч гэдэг юм ингээд ерөөсөө ингээд байнгын л ингээд ерөөсөө шинжилэлт хийгдэж байдаг. Өдөр бүр бүтээгдэхүүнээ улам ухаалаг найдвартай хамгаалалт сайтай болгох дээр ажилдгаа гэж ойлгож болох нь байна. За тэгэхээр BCT компани нь Монгол дахь одоо албан ёсны борлуулагчаар 10 дахь жилдээ тасралтгүй ажиллаж ирсэн байна өнөөдрийг хүртэл. Тэгэхээр яагаад аюулгүй байдлын цогц шийдэл гэж хэлээд байна вэ гэхээр за жишээ нь хяналтын камер. За одоо ингээд тэртээ тавьчлаа. Одоо мэдээж ингээд том өрөөндөө ч юм уу эсвэл коридортой одоо үүд хэсгээс ч юм уу харъя хийнэ гэд тавьчлаа гэж бодъё. За тэгэнгүүт ингээд бүх зүйлүүдийг
одоо тэр галын тохиолол бүгдийг ингээд нэг утаснасаа хянах боломжтой байхгүй утаснасаа аппликейшнасаа хянах боломжтой. За тэгэнгүүт таны хүүхэд магадгүй ингээд залгаад утсаа авахгүй байнгут та гэрлүүгээ шууд зурагт руугаа холбочихно. Тэгээл шууд зурагтан дээр та гараад ирэн тэгээд хүүхдтэйгээ ой яад утсаа авахгүй байна. Тоор яаж гэн юу хийж гэн гэл ингээд шууд хинаад хүүхдтэйгээ ингээ харьцаад явчих боломжтой гэж жишээлбэл. За дээрэс нь домофон байгаа. За галын тохиолол байгаа, хулгаан тохиолол байгаа. Ингээд эдгээр бүгдээрээ нэг аппаас л хянагдана гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр дээрэс нь энэ бол зөвхөн хянах биш, урьдсан зэрэгэл их нэгдсэн хамгаалалт байгаа. За машины нөгөө нэг хар камерууд бас байгаа. За тэгээ та нөгөө нэг Hike Vision Mongolia гэдэг латинаар бичээд аюулгүй байдал цогц шийдлэр хамтран ажиллаж байгаа учраас шууд social аяг руу ороод бас харьцах боломжтой. За тэгээд дэлхийн номер 1 аюулгүй байдлын брэнд гэж явдаг. За тэгээд камер, домофон, хулгаан тохиолол, галын мэдрэгч гэдэг бүх төхөөрөмжийг бүгдийг нэг дороос нь та авах боломжтой. За дээрэс нь хөдөлгөөн, дүр танил, царай таних зэрэг нууцлалын маск гэх мэт нөгөө химэл оюун ухааны функцтэй. За тэгээд мэргэжлийн аль бие усны үйлчлэгээтэй гэхлээр нөгөө буух эзэн буцах аягтай гэсэн үг. За тэгээд борлуулалтын дараах үйлчлэгийг бас үзүүлдэг. Очиж холболт молболтож бүх юм чинь хийж өгнө. За тэгээд одоо тасралтгүй 10 жил баталгаа тугсралт засвар үйлчлэгээр бас таныг хангаж байгаа. За англи хэлтэй ч нөгөө нэг одоо юу гэдэг нь одоо энэ яг энэ intuitive загварын ачаар олон хэрэглэгч өөрөө суйрлуулж тохируулах боломжтой болсон гэх мэтчлэн маш олон давуу талууд байгаа. Тэгэхээр та яг биеэр очиж уулзъя гэвэл Computerland үеийн баруун талд 28 дугаар байранд Hike Vision Center байдаг бол Computerland-ын 103, Computerland-ын 201 дээр байгаа. За тэгээд 75 75 66 77 гэдэг утсаар холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 75 75 66 77 2 гэдэг төвчлөөр дээр дараарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ирээдүйд таныг дагуулна гэсэн үрэтэйгээр Hike Vision хамтран ажиллаж байна. Баярлалаа. За, манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрвээ гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Өнөөдөр бид хамтдаа хоёр талд амьдардаг нөхдүүд гэдэг сэдвээр ярилцж байна. За, дараагийн сонсогч Эртэгнэгтэй дугаартаа сонсогчтой холбогдлоо. Эртэгнэг. Амжилт радио. Сайн байна уу өдрийн минь. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За, сэдвээ сонсноо. Сонслоо. За, таныг сонслоо. Яа, би юм аа нэг 4 жилгаараа солонгос ажиллаж байгаа дэрсэн. За. Ажиллаж ирээд үнэхээр холдсон билээ. Үнэхээр холдсон билээ. Нөхөр төгөөж тэр хүүхдтэйгэн тэр одоо ирээд 2 жил болж байна. Одоо л нэг хуучин хэвэндээ урах тийш хандаж байна. Та одоо ирээд хэдийн хугацаа өнгөрч байгаа? За жил гаруй одоо нэг 2 жилээ л болох гэж байна. За. Тийм. Тэгээд тэнд үнэхээр ястал хүн bod үнэхээр яг ганцаараа байна гэж байлгүй. Яг үннийг хэлэхэд бол тэгэл харж хамгаал хүнтэй болоод болчихж байгаа. Тэгэнгүүт яагаад ихтэй хүн болохоор их хурдан шийдвэр гаргаж юм шиг санагдсан. Хүүхдээ боддоггүй. Тэгтэл нөгөө хүнд маань дасаад, бие ч дасаад одоо байгаа яг ойрхон хүнд үнэхээр дасдаг юм билээ. Тэгэнгүүт нөгөө ихтэй хүн бол их хурдан шийдвэр гаргаж байгаа. Заавал хоёр талын амьдралаа ягаад огт нь эндээ ингэж амьдрах уу гэд хэлэхээр нь би гинт сэрд гэсэн тэр бол надад маш тахуу өгөөд за ерөөсөн болохгүй хүний үний хэлсэн 10-аад хүүхдийг өнчрүүлж ерөөсөн болохгүй юун төлөө ингэж ирлээ гэж бодоод би энд нэг ажиллаар шалтгаалаад чууд ерөөсө 7 хоногийн дотор шийдвэр гаргаад нөгөө буцах хүсэлтээ гаргаад тэгэл хүрээдэрсэн. Тэгэл эртэл чинь маш хэцүү эсвэл тэр харилцааг таслана гэдэг чинь маш хэцүү. Тэгэнгүүт тэгээд түрээд ирж байгаа. Тэгээд ирээд яг л айлтаа ирж байгаа юм шиг. Нөгөөдөө ингээл байлаа гэтэл одоо нэг би минь түргэн эвгүй юм шиг тэгэл нэг яг л хүний л хүн шиг санагдаад хосоо харилцаанд орвол тийм юу хийж байгаа. Хоёр талаасаа өөр хоёр хүүхдүүдтэй нийлээд хүүхдтэй нийлээд дундаасаа хэдэн хүүхд төрүүлсэн. Үгүй дундаас ерөөс хүүхэд төрүүлээгүй бид хоёр бол. За. Тусдаа хүүхдүүдтэй байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол анхнаасаа ингээ ярьж хөөсөн яриа байгаа. За хин хэнийхээ одоо нөгөө нэг гэрэл одоо янз бүрийн асуудал ямар ч хандахгүй ямар нэгэн буруу шийдвэр гаргахгүй эцсийн цэг хаана гэдгээ маш сайн шийдэх ёстой гэж хоёулаа маш
сайн ярилж тохиролцож үйж байсан боловч тэгээд хүний сэтгэл гэдэг чинь сони юм билээ ер нь тааж хэлшгүй юм билээ. Одоо намайг ингэж хэлэхээр хүмүүс мэдээж маш үзий ядхал байх. Гэхдээ л одоо бодит амьдрал учраас би ингэж ярьж байгаа. Зүгээр хүмүүсийн юу ч ярих ерөөсөө хамаагүй. Тэгээд та одоо тэгэхэд та хоёр ингээд хоёр талаасаа хүүхдүүдтэй нийлээд хэдэн жил хамт амьдарч байгаад та Солонгос яваад 4 жил болсон. Тэгэнгүүтээ та өөрийнхөө хүүхдүүдийг бас тэр хүндээ үлдээчээд явсан юм уу? Одоо би миний тэр хүн тэнд эхнэр хүүхдээ орхиод би ч нөхөр хүүхдээ орхисон байгаа шүү дээ. Тэгээд очиод тэнд танилцаад тэгээд тэнд байх хугацаанд одоо одоогийн байдлаар би ч одоо таныг нөгөө нэг одоо тэнгүүдээ та Солонгост очиод 4 жил болох хугацаанд нэг хүнтэй танилцсангуудаа тэгээд өөрийнхөө гэр бүл дээр буцаад очсон гэсэн үг юм уу? Тий. За одоо л ойлгож штэ. За. Тэгээ ямар санд үзээд авах гэдэг байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө хүрээд ирсэн. Тэгээд үнэхээр ингээ хүүхдүүд хүртэл ингээд нэг ерөөсөө нэг худлаа мэдрэгдээд байгаа. Тэгсэн нэг хүндий ерөөсөө хүндий болчт юм байлээ. Тэгэнгүүт яг нэг өсвөр насных нь хугацаанд хүүхдүүд маань байж таараад тэгэл нэг л хүндий хоосон байжгаад яг одоо 2 жил гаруй болж байна. Одоо л нэг хуучин хэвэндээ орж буцаж бие биенээ ойлгох юм чадвартай болж ирж байх шиг л одоо бодоод одоо болно л гэж бодоо. Одоо л хайшаад явахгүй л гэж. Та хэд орчим насны төлөөлөл хэлээ? Би болохоор одоо 40 гаруй насны төлөөлөл байгаа. Тэгээд одоо таныг явахад одоо том ч нийтдээ баг ч нийтдээ үлдсэн. Миний ингэсэн би 3 хүүхэдтэй. За. Тэгээд том маань болохоор 17 таа үлдээд. Хоёр дахь нь болохоор 13 таа үлдээд. Баг нь болохоор 10 таа үлдсэн. За. Ингээд энэ хугацаа. Тэгэл ерөөсөө очиж тийм бас нэг энэ бол бас хэцүү сэдв юм билээ ер нь бол тийм. Хацтгэлээ нэг яаж ийм асуудал юм бас үнэн үзий ядагтай л да одоо зөв яг тийм бод амьдрал тийм л байт юм билээ. Би тэгээ тэндээс нэг хуучин анх ажлын гараанд ороход манай нэг ихчтэй хэлж ирсэн. Тэр л яг үнэхээр үнэн байж гэж бодогддээ. Одоогоор бид нэрээ л тасны үеэс хүн байж байгаа. Тэр за нөхөртөөгөө хэрэглээ ихэд хязгаарч битээ наач цаашаа гүйж явж бай. Зүгээр л хөнжил дотроо бөксөө нийлүүлээд хоёр тийшээ хараад унтчихъя. Нэг тусдаач битгий унтчихъя гэж нэг хэлж байсан. Үнэхээр үнэн үгэж тэл гэж одоо оройроо орсон. Гэхдээ одоо сайхан байна буцаад ямар ч гэсэн өөр хүүхдийн төлөө тэгэл хичээж л байна. За. Ямар ч байсан та амьдралаа аваад үлдсэн юм байна. Тэгээ холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За, баярлалаа. За. За, дахиад нэг хамтран ярилцж ярьчаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 11 цаг 35 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ярилцчаар бизнесийн хамтдаасаа Lendman хамтран ажиллаж байгаа. За, Монголын анхны финтек компани. За, яалтчгүй мөнөөсөө мөн анх Lendman гараад одоо аппликейшны зээл мэйл гэл гарангууд бид нар ч одоо юу вэ стонерэ ямар ч барьцаагүй зээлчих юм мөнгө зээлх юм уу гэлээ. Тэр үед ч одоо амар нөгөө нэг барьцаагүй мөнгө зээлгээд дандаа 10-аас бүр 20% хүүтэй мөнгө хүмүүсээс зээлдэг байсан үед л одоо анх гарч ирсэн шүү дээ. Яалтчгүй анхных. За тэгээд Lendman 2016 оноос эхлээд технологийн шийдлийг ашиглан санхүүгийн хүртээ хэмжээг нэмэгдүүлэх зорилгынхаа хүрээнд барьцаагүй хэрэглээний зээлийг Lendman аппликейшнаар дамжуулан Монгол Улсын санхүүгийн зах зээл нэвтрүүлсэн анхны финтек компани бол мөнөөсөө мөн. За тэгээд Lendman аппликейшн хэрэглээний зээл, худалдаа авалтын зээл, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийг бас харилцагчдаа санал болгодог төдийгүй 2024 онд одоо Монголын хамгийн анхны бас бүрэн дижитал бизнесийн зээлийг зах зээлд амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгаа. За тэгвэл энэ дижитал бизнесийн зээл буюу Flex бизнес зээлийн давуу талыг бас дурдаад өгье. За барьцаа өргөн шаардахгүй бас адилхан. За хүүн 399%, хугацаанд төлсөн тохиолдолд хүү буурах боломжтой. За хугацаанд заяа 198 сар хүртэл дээр 16.5 жил гэдэг амар. Тэгээд сард нэг одоо эргэн төлөх нөхцөлтэй. Тэгээд зээлийн хэмжээ нь 500 мянгаас 100 сая төгрөг хүртэлх одоо ийм зээлийн хэмжээтэй байдаг. За тэгээд одоо эднийхээс чинь маш олон хүмүүс үйлчлүүлж байгаа. Тэгээд маш гоё сэтгэлдлүүд бас байдаг. Тэгэхээр Монголд зээл олгогч байгууллагууд ер нь юу гэдэг ингээд бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл олгохдоо хамгийн багадаа одоо нэг юм 3 удаа салбар дээр очих шаардлага
тавигддаг юм байна л да. За та одоо ингээд бичиг баримтаа бүрдүүлээ дээр за одоо ингээд юу гэдгийг зээлийн орооны хурлаар орохоор тэдзээ тэгээд ирээрээ шийдээ сонсорооч гэдэг юм уу тий. За ингээд ер нь бол нааш цаашаага явна. За тэгэнгүүт ер нь бол нэг удаа очихдоо 2-3 цаг зарцуулах шаардлагатай байдаг. За үүнээс харах юм бол бизнес эрхлэгч нь одоо ажлын байр орхиод 9-10 удаагийн борлуулалтаа алдаг гэсэн юм тооцоо бүр гарцсан байдığım байна. Харин Lendman бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан 100 сая төгрөг хүртэлх бизнесийн зээлийг барьцаагүй, шимтгэлгүй, бүрэн дижиталаар гар утснаасаа 5 минутанд ерөөсөө ирэхэд тооцоолаад бизнестэй өрөнгө оруулах боломжийг олгож байгаамаа. За гэх мэтчлэн давуу тал маш их байна. Тэгэхээр та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь ямар утаснаас авах вэ гэхээр 77 тэг 7 техник гэдэг утаснаас аваарай. 77 тэг 7 техник. За тэгээд Lendman гэдээ салгахгүйгээр латинаар бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за Lendman бизнесийн хамтдаа асаа их сураатаар Lendman хамтран ажиллаж байна. Баярлалаа. За манай шууд фериутаас 77 3883 хэрвээ гадаадаас олгох хүсвэл 77 88 30 их судсаар холбогдорой. Өнөөдөр бид хамтдаа хоёр талд амьдардаг нөхдүүд гэдэг сэдвээр ярилцж байна. За хинхний хүнээр амьдралаа заалгуулж зөвлөгөө сонсдлоо уйдаг байгаа шүү. Баярлалаа гинэ. Манайха нэрээ хална. За дараагийн сонсогч 88 тэг 5 дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 тэг 5. Эмжил радио? Сайн байна. Өдрийн мэнд. Сайн байна уу? Та сайн төрд холбогдлоо. За сэдвээ сонссноо хөө? Сонссон нэлээд сонслоо машин. За таныг сонсож байна. Тэгээд би өмнө нь Солонгос улсад 2 жил 3 жил ажиллаад ерөөсөө тусдаа хүүхдтэй. Тусдаа ажиллаад. Тэгээд Монголдо ирээд буцаад Европ руу гэрүүлээрээ гарсан. За. Тэгээд намайг Солонгост байх хугацаанд ихнэр бас өөр хүнтэй байсныг сүүлд мэдээд бид хоёр тийшээ бүр болох дээрээ тулаад. Тэгээ хүүхдээ үлжүүлэхгүй дараа дахиад иймэрхүү асуудал гарахгүй гэдэг. Орондоо ярьж тохироод одоо тэр өмнөх асуудал ийсэхгүй барихгүй хэрүүл оруулах хийхгүй гэдэг. За. Орондоо тохироод ингээд байж хагаад би нэг 4-5 жил бас тэндээ амьдарч хагаад Монголдо ирэх шаардлага гараад тэгээ араас ихнэрхүү хоёр ирнэ гэдэг. Тохирсон одоо ингээд хоорондоо гэрүүлээ хорлоо гэдэг. За. Тэгээ Монголдо ирчээд 2 жил орчим 3 жилийн дараа ирнэ гэж ярьчаад 2 жил орчмын дараа тэр хүмүүс маань дахиад өөр хүнтэй болоод хүүхэд гаргаад тэгээд хоёр талдаа ингээд яагаад бүр хоёр тишээ болоод энэ одны гэрлэлтэд туцлуулаад дондны үндэ хүүхэд хэцүүд юм шиг байлаа. Тэгээ ер нь яг болж өгвөл бас хоёр талдаа байхгүй байсан дээр юм болов уу гэж би боддог шүү дээ миний бодол. Хүүхэд болоо одоо энэ зам манай хүү Монголд ирсэн. Одоо 8 жил болчиход. За. Удахгүй ч л шүү дээ аавс гэж яриад би одоо аюу сэтгэл өвдөд хэцүүлээд юм бэл. Та тэгээд яасан одоо 8 жил гэдэг бол бас баггүй хугацаа шүү дээ. Та өөр хүмүүнтэй гэр бүл болсон уу? Одоо нэгэнт тэр хүн тэндээ тусдаа гараад гэр бүлтэй болчихж байгаа учраас би одоо хэдий болц ганцаараа явах уу гэд бас гэр бүлтэй болсон сая нэг хүүтэй болсон. Тэгээд бас аюу сайхан хэсэг бүтэн юм уу амьдралтай сайхан тэгээ хүүгээ ирээд нэг хэд оноо сар болцоод болсон. Өөрийнх нь дураар сайхан юу хийснэ үзүүл цааруулж хийчээд хамтдаа байж байгаа буцаанаа л гэсэн бодолтой. Манай хүүч одоо тэгээд ер нь бол Монголд ирээд эдээш ямар ч нөхцөлгүй л болчихж байгаа юм л да. Өөрөө тэнд 8-9 жил болчихж байгаа. Нэгдүгээр ангийн боловсралтай л хүүхд таахгүй манай хүүч. Нэгдүгээр ангид төгсөөл явсан. Тийм болохоор тэнд нь ерөөдөө ээжтэй цуг байлгаад. Тэгээд одоо өөрөөр хэлэх юм бол танаа эхнэр та хоёрын дундаас нэг хүү төрсөн одоо ингээд 8 жилийн дараа Монголд ирж байгаа. Тэнгүүд эхнэр чинь Солонгостой болохоор дахиад нэг хүүхэд төрүүлчихэд байдаг. Та Монголд нэг хүүхэд төрүүлчихэд байгаа юм байна, тийм үү? Тийм, ер нь л яг тийм. Зөв. За. Одоо тэгэхээр уул нь бол одоо ингээд нөгөө энэ 3 хүүхэд чинь одоо ингээд ах トゥ 3 штэ тий. Гэтэл нэг бас нэг сонирхол байдалд орчлоод одоо ямар ч байсан том хүн ирээд танаа одоо таны сүүлд гарсан хүүхэдтэй бол танилцах гээд байна тийм үү? Тэгээ ер нь танилцах гээд байгаа. Тэгээ чатаар ер нь байнга ярьдیں۔ За. Тантай байгаа миний дүү гэж ярьдیں۔ Тэгэлтэй байх та тий. Ээжтэй байгаа манай дүү гэж бас ярих юм байна тий. За бас ер нь бол тэгж ярина. Тийм байна. Ер нь болж өгвөл
та сая хэлсэн нэг зөвлөгөө бол хэрэггүй гэдэг юм аа гэж. Тэгэл ер нь болсон ч болоогүй ч хоёулаа нэг дорой байсан л дээр юм шиг үү. Яг уу зүгээр зөвлөгөө гэхээс илүү таны яриаг одоо ингээд сонсоод хүмүүс авахыг аваад хаяхыг хаях авах гэхийн ухаанаас хандуултаа. Оо яг үнэ. Таны кейс өөрөө л ингээд хүмүүс дэвтэргүй сурамж болох хүнд нь сурамж болоод ингээд болчихж байгаа аахгүй юу? Ер нь бол хүний амьдрал нөгөө нэг чухал шаардлагатай мөнгө гэдэг боловч яг эцсийн бүлэгт мөнгнөөс илүү хүний амьдрал илүү бүтээн амьдрал чухал юм байна гэдгийг айгүй сайн ойлгосон. Мөнгөний төлөө мөнгөний араас амьдрал ахуйгаа дээшлүүлчихгээл Солонгосч яваал Европ руу гэрүүлээрээ гарч үзэл ингээл хэдэн жил болсон 5-6 жил гадаад байсан ингээ бодоод тахад ер нь бол ямар ч л байсан залуу улсууд ер нь хөдөлгөөний үед тэгээд хоошоо онохгүй юм чинь тэгээд хоёулаа цогтаал байж байсан дээр юм болов уу гэж би бодлоо. Монголдоо ч гэсэн сайхан амьдрах боломж байгаа. Та одоо тэгээ Монгол дээрээ хэдэн жил болчихов? 8 10 6 жил болсон уу те? Европ руу гараад 3 жил болчиход Монголд ирээд 6 жил болж байна. Зөв. За. Тэгэл нэг тийм л маяг надад бодит тохиолдсон кейс гэвэл тийм л юм байна. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За манай шууд Фериотоос 77 3883 утас маань нээлттэй байгаа. Хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа хоёр талд амьдардаг нөхдүүд гэдэг сэдвээр ярилцж байна. За энэ бол хүний амьдрал баялаг, баян юм да. Тэгээд янз бүрийн л кейсүүд яригдчихэж байна да. За дараагийн сонсогч 8648 дугаартай сонсогчтой холбогдлоо. 8648. Эмжил радио. Сайн байна уу өдрийн. Сайн байна уу? Та сантай холбогдлоо. За танаас сонсож радиогоо унтраагаарай. Өмнө тантай холбогдчихсан Өвөр Монгол сат байна уу? Оо за. Яа тэгээд би ч гэсэн хоёр талд амьдардаг байсан. Өмнө өөрөө байж энэ манай ихнэр болохоор Өвөр Монгол нутагтаа багшаар ажилладаг байсан. Тэгээд түүнээс болоод ер нь манай хүү болохоор ээж эмээ дээрээ өссөн байхгүй юу? Ер нь одоо 5 хүртэл ч юм уу. Тэгээд ер нь хоёр талаа би нэг хагасаа бүтэнсэнд хаяа нэг нисч очоод гэхдээ хоёр ханаад бодлоо ажилдаа ордог тийм байсан. Тэгээд ковид болоод өөрөө очиж чадхаа байлаад хэдэн сар. Тэгээд манай хүүд үлдсэн нэг юм нь юу вэ гэхээр хүү мөртлөө нэг тийм өөртөө итгэлгүй зориг муутай ч гэдэм үү. Тэгээд нэг гадаа энэ тоглож байхад хүмүүс тоглоом дээр нь очихоор өөрөө орхиод яваа өгчдөг. Хүмүүстэй нэг нийцж чадахгүй. Ер нь өөртөө итгэлгүй, ер нь өөртөө нэг санаач гаргаж тоглохгүй. Дандаа хүний юм тоглоом дээр орж нийлж хүний дагалдаж тийм байдалтай байгаад байсан. За. Ихчээд одоо өнгөрсөн жилээс бид гурав хамт амьдраад одоо нэг арай гайгүй цэцэрлэгт яваад тэгээд одоо нэг нийгэмшиж эхэлж байна. Тэгэхээр яг 5-6 хүртлээ ингээд тэр юм нь одоо ч гэсэн заримдаа харагддаг, зарим зүйл дээр их шантрамтай ч юм уу. Тийм учраас ер нь бас би тэгээд одоо боддгийг хөрх юм хүүхдийгээ ингээд 4-5 хүртэл жоохон би алдчихтэй. Одоо тэгээд аль болох хамт байхыг хичээгээд аль болох надтай өөр дээр аваад ээж нь ажилтаа байвал өөр дээр аваад аль болох бит хойлоо цог байвал бас хүүхдэд илүү одоо бас эрэгтэй хүмүүс гэдэг утгаараа ч юм уу илүү бас жоохон тэгээд ч гэсэн тэрний дэмжиж байгаа чи ер нь тоглол ээж тэгээд тоглохоор мэдээж өмгтэй хүн чинь бас тийм бөмбөг ч юм уу спортын төрөл дээр жоохон хүүхд ав тоглох нь байхгүй шүү дээ тэр болгон дээр тэгээд одоо би үл тэгээд өөрөө айл болох жоохон эртэлтэй тоглоом ч юм уу. Тиймэрхүү тоглоомууд хийгээ. Тэгээ ээж нь бас дэмжээ. Тэгээд одоо бол арай гайгүй болчихсон байгаа. Тэгэхээр бас онцгой хүүхдийг бага насны хүүхд яг нөгөө нэг нийгэмшиж төлөвшөж явах нөгөө нэг ерөн дээр нь болоод хамт амьдраад байвал уул нь ингээд хамт амьдрах боломж бидэнд байсан л да. Тэгээд яг бас нэг тухайн үеийн гэр бүл шинэ гэр бүл болохоор бас нэг эдийн засгийн байдлыг бодоод хоёр тийшээ байгаад байсан чинь. Одоо тэгээд цаашдаа цог амьдрах харуулсан. Одоо тэгээд бастай адилхан болгондоо гэж хичээж явж байна. Тийм л байна. Тэгээд нэг бас тавтай хаалцъя гэдэг. Зөв. Та одоо тэгээд эхнэр хүүтэйгээ гуруулаа ингээд ар Монголд хамт амьдраад байна уу те? Тийм Монгол. Зөв. За. За холбогцсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа та бүхэнд өдрийн мэнд. За баярлалаа.
За мөнх чимэг гэж сонсогч маань утсан байна. Салалтаас хүүхдийн бяцхан зүрхэн шархалж үлддэг байх та эвийн минь гэсэн байна. За одоо бид нар чинь нөгөө нэг сэтгэл зүйч сэтгэл судлаач мэрэгжилтэн биш учраас хэн нэгэнд бас угаасаа зөвлөгөө өгөх боломжгүй. Тэгээд өмнө нь бол би маш олон сэтгэл зүйч сэтгэл судлаач нартай ярилцчихсэн олон ч нэвтрүүлгээр тэгээд ер нь яг нөгөө нэг эцэг эхчүүдийн хамгийн их гаргадаг алдаа гэх юм бол өөрсдийнхөө тэр одоо хэрүүл тэмцэл дунд ингээд хамгийн том хохирогч угаасаа гэр бүл салалтын хамгийн том хохирогч бол угаасаа хүүхэд. За тэгэнгүүт бүр амар ингээд тэр хэрүүл тэмцэлдээ оролцуулаад ингээд би чамаа хүүхдтэйгээ уулзуулахгүй гэд ингээд хүүхдээ маш том ингээд нөгөө нэг бүр хохирогч дээр нь бүр илүү их сэтгэл зүйн хувьд аягүй амар одоо том хохиролт оруулаад байдгаа. Яад гэвэл тэр хүүхд чинь аавгаа ч юм уу ээжгээ ч юм уу санаа битгэрэн те. Гэтэл ингээд өөрсдийнхөө тэр дундах харилцааныхаа асуудлыг шийдээгүй улмаас хүүхдийг ингээд шийтгээд идгээ те. Чамаг өстө нэрэ харж байгаараа би чамаг өстө чамтай хүүхдийг чинь уулзуулахгүй гэдэг айгүй амар ингэж болохгүй гэж айгүй сэтгэл зүй сэтгэл судлаач нар хэлжсэн шүү. За одоо л утас авахгүй орж ирсэн комментуудаа уншиж өгөө тэгээ нэвтрүүлгийн өндөрлөе. За X нөхөр маань хүүгээ маань булааж аваад явсан учраас хүүгээ санаж маш их битгэрч азар хадам ээж хүн чанартай байж надад урилга явуулж би 1999 онд Унгарт эргэж ирж илээ гэд цараа унчигт орчихсан байна. За эхнийх нь коммент нь хоёр талд амьдарч үзсэн 2 жил болоод Унгарт эргэж ирээд 2004 онд албан ёсоор салсан албан бусаар 2000 онд салсан гэсэн байна. За. Ер нь бол эрэгтэйч бай, эмэгтэйч бай удмыг харж суул гэдэг үг л хамгийн үнэн үг юм шигэ гэд Мишка гэдэг сонсогч бичсэн байна. За ер нь бол өнөөдөр бид нар хоёр талд амьдардаг нөхдүүд гэдэг сэдвээр ярилцсан тий. Тэгээд янз бүрийн шалтгаанаар л хоёр талд амьдарч байгаа хүмүүс байгаа. Зарим нь амьдралын мөрхөө өгөөд гадагшаага одоо гадаадад ажиллаж байдаг, нэг нь Монголдо үлддэг. За эсвэл ингээд түр хугацаанд маргалдаад эсвэл нэг нь аав ээжтэйгээ би ээжигээ харж асрах ёстой ч гэдэг юм уу. Янз бүрийн шалтгаанаар л хүмүүс хоёр тустай амьдардаг баг. За зарим салалт харин ч эсрэгээрээ сайхан амар тайван амьдралтай золгуулдаг хүүхдүүд нь ч амар тайван амьдардаг гэсэн байна. За мэдээж одоо аимшигтад тэр нөгөө гэр бүлийн үчирхээлэлт ч юм уу одоо архины хамралтай болсон ч юм уу ер нь бол ингээд засархаасаа өнгөрсөн одоо амьдралаас салж явах ингээд тэр тойрогтой ингээд байгаад байдаг хүмүүс ч байдаг. Энэ бол угаасаа тэр хүнд маш хэцүү шттэ. Гэр бүлд нь эннээс гараад энэ гинжи уравлаас гараад тустай амьдарч чадах юм бол аз жаргалтай амьдарч байгаа хүмүүс ч байдаг. Тэгэхээр салалт болгон мэдээж адилхан биш, өөр л байгаа. За тэгээд янз бүрийн л амьдралууд өрнөж байгаа. Тэр болгон хүн болгоны кейсүүд өнөөдөр ч гэсэн холбогдсон хүмүүс юм байна. Кейсүүд өөр байсныг та нараас анзаарсан байх те. За тэгээд хин нэгнийг буруутгахыг хүссэнгүү, хин нэгэнд бас зүвтгхийг хүссэнгүү. Өнөөдөр бид нар ер нь бол та санаа нэвтрүүлгээр зүгээр сайхан ярилцдаг. Таны утсыг зарлдаггүй, таны нэрийг асуудаггүй. За тэгээ сэдвийнхаа дагуу зүгээр сайхан ярилцдаг байгаа шүү дээ. За тэгээ энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 27-ны Мягмар гарагийн та санаа нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс та ганцаараа биш гэдэг уриатагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар ирээдүйд таныг дагуулна Hike Vision за мөн бизнесийн хамтдаа Asai Lendeman хамтран ажиллалаа. Баярлалаа. За өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн эхэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа үдийн ачаар нэвтрүүлэх шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3